За бид бүхний энэ харж байгаа энэ бичлэгэн дээр одоо нэг товчхон яриа хий. За энэ бичлэг бодит бичлэг байгаа. Чухамдаа энэ юу болсон гэхээр хоёр машин одоо хүүхдийн ордны дээрээс одоо нэг үгээр хэлбэл 100 метрийн дээрээс одоо даяалдж орж ирээд ингээд энэ Скатли компани өвдөн дээр буусан байгаа. За энэ улаан машин, цагаан машин хоёр. Тэгвэл зүгэрч буугаагүй өстой асар аюултай байдлаар мөргөлдөг өмсгөж бууж ирсэн шүү дээ. Бараг дээрээс давхцсан маягтай сүйдээ хоёулаа хооронд хаврилдаж бууж ирсэн байгаа. Тэгээд бид өхөн бүгдээр харж байгаа нь одоо энэ багхгүй. Тэгээд энэ автобусны бодол дээр Дөврийн Эрдэнэт өөрөө такси барьдаг ч юм уу гээл бодоод зогсож ирсэн байгаа юм. За ийм байдалтай байсан шүү. Товчхондоо бол яг юм байна. Тэгээ энэ байдлыг одоо бас давсан зогсоохгүй болохгүй. Энэ Бермудын гурвалж нэртэй юм тусгай аппарат байгаа шүү. Тэгээ энэ аппарат нь Дөврийн Эрдэнэтийн өөрийнх нь чип гэж ирдэг. За энэ чип нь болохоор дэлхийн газрын зураг дээр ийм цэнхэр дугуй төрсөн байгаа. За радиус гэж ирдэг. За энэ цэнхэр дугуй дүрсэн Дөврийн Эрдэнэт Монгол улсын армийн маршал байгаа. За энэ хүний өөрийнх нь чип байгаа шүү. За энэ хүнийг хаана явж гин юу хийж байгааг чипээр мэддэг. За энэ явган хүний зам маш аюултай байдлаар эвдэрсэн. Хайс эвдэрсэн байгаа. За энэ дуучны хувьд бол Люмина хамтлаг илүү нөгөө баажаа гэд ярьдаг дуучин байгаа. За би бас хэд хэдэн дууны шүлэг өгж ил байсан. Тэр цаад улаан машины эзэд бол Дөврийн Эрдэнэтийн өөрийнх нь хамаатан садан Ингүнэ гэж ирдэг. Манай Дөврийн мөг цэцгийн хөөн байгаа. Тэгээд тэр цаана бүтээгийн ганц цэцэг нөгөөдг нь бүтээгийн алтан туяа гэд хэлж байна. За ийм байдалтай ийм үйл явдал болсон шүү гэдгийг бас сайн бодох хэрэгтэй шүү. Товчонтой юм байна.